Өдрийн минут 3 минутын бичлэг хүрч байна. За, аливаа зүйл бид нэр үр ашиг харж сурах хэрэгтэй. Тэгээ ашиг хэрэг ашигтай вэ? Хэрэг хугацаа зарцуулж хэрэг үр ашиг хүртэх вэ гэдгийг бизнес дээр ч гэсэн байн гардаг. Антай адилхан бид нэр өөрийнхөө хийж байгаа зүйлсээр ч гэсэн тийм үр ашиг харж сурах хэрэгтэй байхгүй юу? Тэр та насан туршдаа хийдэг мөртлөө танд нэг мөнгө авчираагүй бол та ядуу байна. Хэрвээ бага цаг зарцуулсан мөртлөө их мөнгө авчирсан бол тэгээ их зүйл бүтээдэг бол эсвэл таны шаардлагагүйгээр танд мөнгө олж өгдөг бол өөрийн гэсэн сургууль ч юм уу, өөрийн гэсэн бизнес, өөрийн гэсэн дэлгүүртэй болчихно. Та сул явж лээ, та тэнд цагаа зарцуулах бараг шаардлагагүй мөртлөө танд мөнгө орж ирсээр л байна. Гэх мэтчлэн. Тэгэхээр одоо миний та нарт танилцуулах гэдэг зүйл бол та нарт үр ашигтай зүйл шүү. Яг гэвэл ийм богино хугацаанд ийм их үр дүн авчирдаг, тэгээ маш их өөрчлөлт авчирдаг, амь насны баталгаа авчирдаг тийм мэдлэг маш ховор юм аа. Дээрээс нь сүнслэг мэдлэг бол мөнхийнх байдаг. Мөнх гэдэг хугацааг та нар бодоод үзтээ. Ямар хугацаа вэ? Тэгэхээр сүнслэг мэдлэгээр дамжуулаад бие махбоддоо илүү гэрчим хүчийг авчрах нь, илүү эрүүл мөртлөө амьдралын баталгаатай амьдрах чинь ямар гайхалтай зүйл вэ? Та нарт санаатай болон сансруугаар хайртай хүний алдсан тохиолдол зөндөө байдаг баг. Тэгээ нэг өглөөс ирэхэд хайртай хүн ч байхгүй. Нэг утасны дуудлага. Баяртай амьлгээстэй ханасч. Тэр энэ болгоныг ингээд багасж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэрнээс үүдэж байгаа зовлон, хүндрэл гэдэг зүйл маш их. Тэг ингээд бид нар амьдралын баталгаа байхгүй болохоор бид нар илүү хайг амьдардаг, илүү үн цэнэгүй амьдардаг. Тэгэхээр одоо бид нар илүү урт насч эхлэх юм бол, илүү урт удаан амьдрах боломжийг олж чадах юм бол илүү зүв болж эхэлнэ. Мэддгөө хүмүүс урт насыг хөвж боддог гэхээр дэлхий даацаасаа хэтэрсэн. Тийм болохоор бид нар богинохон наслах хэрэгтэй гэж ярьдаг. Үхэл гэдэг зүйлийг мэдэхгүй, амьдрал гэдэг зүйлийг ч мэдэхгүй хоосон цэцэрэгчдэг болсон. Үнэхээр л гэж боддог бол та нар яг одоо энэ байшингаас үсрэх хэрэгтэй. Би амиа орлох тухай сурталж байгаа биш гэхдээ яг үүндээ хүн болгон амьдралтай хайртай гэдэг л хэвгүй. Тэгэхээр одоо бид нар худлаа ярих болох хэрэгтэй байна. Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг ярих болох хэрэгтэй байна. Та нар бол урт насыг мэддэг хүмүүс биш. Мэдэхгүй зүйлээ тугаалаа. Мэддэг зүйлийг мэддэг хүмүүс нь чаддаг хүмүүс нь ярих цаг ирнэ. Тийм болохоор урт насны тухай сонирхоорой. За мөн эрүүл мэндээ илүү энгийнээр мөртлөө илүү төгс үр дүнтэйгээр илүү дотроосоо илүү гүнээсээ олж аваасаа гэж хүсэж байна. Баярлалаа.